Сайн байна уу? Жилийн эзэн урамшууллаас татвар болон нийгмийн даатгалын шимтгэл тооцож авдаггүй. За баярлалаа. Монгол такс татврын хөтөч хариулж байна. Тийм ээ. Та жилийн эцсийн урамшуул цалин гэдэг бол таны жилийн цалин хөлс түнтэй адилдах орлогын бүрэлдэхүүнд орно. За хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн 18-1 зааснаар шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо орлогын нийт үнгээр нь тооцно гэсэн байдаг. За нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилдах орлогод аж ахуйн нэгж байгууллагаас ажилтнанд олгож байгаа хоол, үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл олгор, унааны зардал, орон сууц, төлөө нүүрсний үнийн хөнгөлөлт түүнтэй адилдах бусад орлого хамаардаг гэж байдаг. Сайн байна уу? Миний хадгаламжийн хүүнээс татвар суудсан байна. Яагаад татвар суудсан юм болоо? Баярлалаа. Монгол такс татврын хөтөч хариулж байна. За тэгэхээр хувь хүний орлогын албан татврын тухай хуулиар хүүгийн орлогод ямар орлогуудыг хамруулах вэ гэдгийг тань тайлбарлаж өгмөр байна. Хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг, бондын хүү, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү анц хүүгийн орлогод хамаардаг байгаа. Тэгэхээр та өөрийнхөө хөрөнгийг өгөөжийг хүртэж орлого олж байгаа учраас таны хүүгийн орлогод хуулийн дагуу албан татвар ногдох ёстой юм аа. Сайн байна уу? Манайх 2020 оны 2 дугаар сард Арилжааны банкны 18% үүтэй зээлээр орон сууц худалдаа авч гэрчлэгээ манд гарсан байгаа. Хөнгөлтөнд хамрагдаагүй байгаа. Энэ онд хөнгөлт эдэлж буцаан олголт авах боломжтой юу? Баярлалаа. Монгол такс татврын хөтөч хариулж байна. Тэглгүй яах вэ? Орон сууцны хөнгөлтийг эдлэх эрх бүрэн эрхтэй байгаа. Тэгэхээр та үл хөдлөх хөрөнгийг худалдаа авсан хугацаа чинь 2020 оны 1 сарын 1-ээс хойш хэрэгжиж байгаа татврын хуулинд хамаарах юм байна. За гэрчлэгээ чинь гарсан учраас та энэ тайлант жилийн эцэст буюу 21 оныхоо иргэний орлого татвар тодорхойлох хуудасаар тайлангаа гаргаж за эндээ би орон сууц худалдаж авсан хөнгөлтөө эдлэх хүсэлтээ энэ цахим талангийн систем рүү илгээж хавсралтаар дэмжих баримтуудаа өгснөөр хөнгөлт эдлэх эрх чинь баталгаажна. За хөнгөлтийн маань дээд хязгаар 6 сая төгрөг байгаа. За ипотекийн зээлийн хүүгийн 8% төвшин Арилжааны банкны 18% хүүгийн төвшингийн зөрүүгээр та бас хөнгөлт эдлэх ийм боломжтой байдаг юм аа. Энэ зохицуулт нь шинээр хэрэгжиж байгаа хууль дээр ийтжсэн нэмэлт зохицуулт болно. За амжилт хүсье.